Эр нулимс. Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ. Уйлахтаа бүр асгарч уйлах юм байна лээ. Уул хагарч ус болохын цагт уудам орчлонд манан татан амьдралдаг юм байна лээ. Асхтай хад шиг эр хүнийг уйлж суухыг үзэхэд амьдрал чамайг юутай уйхан болохыг мэдлээ. Аягандаа дурсан нулимсаа хүнд үзүүлэхгүй хичээж алс холыг алгандаа шингээдэг юм байна лээ. Ижигээ ярихдаа эр нулимс нэг ундаг. Эцгийгээ дурсахдаа эр нулимс нэг тундаг. Үйл адил хуралдаж байгаад үнэн дээр л ундаг юм эр нулимс. Хат суусан эр хүнд илд шиг явахын цагт хагцхын цагт оочдог эр нулимс. Өөр унсан хүүхэд уйлдгуул гэх юм. Өвдгөн шалбарсан юм хойно уйлж илвээг хөөрх юм. Эр хүнийг хизээ уйлж байлаа гэх юм. Ихээс төрсөн юм чинь нулимстай байлгүй дээ хөөрх юм. Уйлмаар, дуулмаар орчлонгоос гомдол нэгдэхгүй болохоор унсан нулимс болгоно нь үннийх болдог юм болов уу да. Үннээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор уйлах нулимс болгоно нь үнэтэй байдаг юм болов уу да. Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та хов болгож хүнд битгий хэлээрэ. Өөрийг чинь өмнө унаж мэдэх өр нэмгэн байдаг юм аа. Эр нулимс.